Энэ бол миний Motivational Monday. За намайг Идрун гэдэг. За хамтрагч гэдэг бол амьдралын ерөнхийдөө ямар ч зүйл дээр хамтрагч хэрэгтэй. Ажил дээрч тэр, хэр бүл дээрч тэр, хайз нөхдийн хувьд ч тэр, бизнес дээрч тэр тийм. Сайн хамтрагч гэдэг миний хувьд бол биенийхээ арыг даасан, биенийхээ сул талыг нөхсөн, итгэлцэл дээр оршсон, тим харилцаа, тим хүн болон хамт олныг хэлэх юм болоо да. NB Talk болон Sport Talk гэсэн хоёр нэвтрүүлгийг эхлүүлж ирсэн. Эхний удирлын дараа ялт маань бол үндсэн хөтлөгчөөр бид нарт хамт нэгдээд тэгээ одоо тэрнээс хойш тасралтгүй явж энэ NB Talk маань нөгөө нэг багаар ажиллах, хүмүүстэй хамт ажиллах гэдэг бол надад угаасаа анханасаа ингээд миний сэтгхүүд ингээд шууд орцсон зүйл байсан. Тийм учраас миний бүхэл ажил дандаа л хамтрагчтай хамт явдаг байсан. Хамтрагчгүй юм хийнэ гэдэг ойлголт бол надад юусоо байхгүй л те. Тэр хүнд бол байнга л тусалж яв. Тэгэхдээ заавал хариу нэгсэн тусвал хэрэггүй. Хариу чин дараад нь цаг хугацааны явцад эргэл ирдэг юм байлээ. Хүн чинь ганцаараа юм хийхэд хэцүү шүү дээ. Би ганцаараа юм хийх гэж явж үзсэн. Ихэвчлэн маш хурдан фейлддэг. Амжилттай явж байгаа бүх юмуд маань бүгдээрээ сайн хамтрагчтай байдаг. Давааргийн өглөө. За би фитнесд явж 7 хоног эхлүүлдэг. Хамтрагчтайгаа уулзаж ажлаа төлөвлөнө. Ямар нэгэн байдлаар хэрвээ би амжихгүй, хийж чадахгүй болсон тохиолдолд би хамтрагчтай итгэн тэр хүмүүсийн арыг даана. Тэр хүмүүс миний гарыг даана. Энэ л хамгийн гол зүйл. Тэднийг итгэлийг алдаж болохгүй, харилцаа холбогоо тасалж болохгүй. Ямар нэгэн байдлаар асуудал гарвал хамтрагчтай итгэ.